Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Нигер улсад байрлаж байгаа Исламын улс бүлэглэлийн эсрэг цохилт өгөхийг тушаажээ. Хойд Солонгос улс цөмийн хөлбөртэй шумбагч хөлөг бүтээх явцыг танилцууллаа. Турк улсад осолдсон Лив улсын онгоцны хар хайрцгийг шалгах ажиллагаа эхэлжээ. Энэ сард улсаас Япон улс руу төлөвлөгдсөн нислэгийн 40 гаруй хувь туслагдсан байна. Орон төргөө зөвштэй Цэнгэр телевизийн гадаад мэдээний оройн тайм хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид өнөөдөр олон улсад болсон онцлог мэдээлэлээс таймлал өргөх болно. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Нигер улсын баруун хойд мужид байрлаж байгаа Исламын улс бүлэглэлийг устгах зорилготой ингэхдээ Deadly Attack буюу үхлийн цохилт гэж хэлхүүц хэмжээний зэргийн ажиллагаа явуулах тушаал гаргасан болохоор мэдээллээ. Үүнийгээ тайлбарлахдаа сүүлийн жилүүдэд Исламын улс бүлэглэлийнхэн гим зэмгүй христийн шинтнүүдийг олноор нь хөнөөж ирсэн гэх тайлбарыг өгсөн баг юм. Загсруулчдын мэдээлж байгаагаар энэ ажиллагааны үеэр Гвиней болонд байрлаж байсан Америк нэгдсэн улсын тэнгисийн цэргийн хөлгөөс 12-оос дээш тонны Tomahawk далавчид пуужинг харваж Нигерийн баруун хойд хэсгийн Сокото мужид байрших Исламын улс бүлэглэлийн 2 дахь сургалтын баазыг онлон зогсон баг юм. Энэхүү ажиллагааг Нигерийн айрамтай хамтран гүйцэтгэсэн ба цэргийн нарийн ажиллагааны тухай дэлгэрэнгүй мэдээллийг задруулахгүй байх нөхцөлтэйгээр Америкийн дэсэд хүчний өндөр албан тушаалтнууд хэвлэлүүдэд товч мэдээлэл өгсөн байгаа нь энэ. За Америкийн Африкийг хариуцсан командлын анхны үнэлгээгээр энэхүү цохилтын улмаас Исламын улс бүлэглэлийн олон тооны этгээдүүдийг устгагдсан гэж дүгнсэн байна. Командлын дарга генерал Дагвин Андерсон Нигер болон бүс нутгийн бусад түнш орнуудтай терроризмын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, энгийн ирээдүйн амнасыг хамгаалж туйлширсан бүлэглэлүүдийг хаанч байсан саармжуулах зорилготой ажиллаж байна гэсэн байна. Түүнчлэн энэхүү зохиолт нь Нигер улстай залгаа бүс нутагт Исламын улс Сахел гэх нэртэй Исламын улс бүлэглэлийн салбар байгууллага засгийн газрын хүчин болон энгийн иргэд рүү байнга халдлага үйлдэж ирсэн газарт босон гэдгийг хэлсэн байна. Сүүлийн саруудад христийн шашны байгууллагууд болон Америк нэгдсэн улсын бүгд найрамдах намын нөлөө бүхий улс төрчид Нигерт христийн шинтнүүдийг онилсон халдлагууд удаа дараа болж байна гэж үзэж байгаа гэдгийг нээлттэй хэлж байсан. Улмаар энэхүү Дональд Трампын цацаграга энэхүү ажиллагааг явуулахад хүрсэн гэсэн байна. Нигер улс нь өөрөө одоогийн байдлаар нийгэм улс төрийн нөхцөл байдал тунд докторгүй дотоодын мөргөлдөөн 10 гаруй жил үргэлжилж байгаа. Шинэ шүтлгээс үл хамааран олон мянган хүний амнасыг авч удаад байгаа юм. Үүн дээр нэмээд Дональд Трампын цацаграга Нигерийн эрх баригчдыг христийн шинтнүүдийг халтгад өртөж байгаа явдлыг зогсооход дорвитой арга хэмжээ авахгүй байна гэж буруутгаж байсан. Үүнийг Нигерийн засгийн газар худлаа болохыг нь батлахын тулд энэхүү Америкийн цэргүүдтэй хамтран Исламын улс бүлэглэлийн байршлуудад цохилт өгсөн байгаа нь энэ юм. Өнгөрсөн 11-р сард ерөнхийлөгч Дональд Трамп Пентагонд Нигерт христийн шинтнүүдийг хамгаалах зорилгоор цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөө боловсруулах үүрэг өгсөн байсан. Үүнийхэн дагуу Нигерийн засгийн газар Америк нэгдсэн улстай харилцаагаа идэвхтэй өргөжүүлж эхлээд байсан энэ. Өчигдрийн буюу Зус сарын баярын өдөр хийгдсэн энэхүү товтлогооны өмнөхөн хүртэл 11-р сарын сүүлээс хойш Америк нэгдсэн улс Нигерийн ихэнх нутгаар тагнуулын нислэгүүд тогтмол явуулж байсан юм байна. Гэхдээ өчигдрээ хүртэл товтлогоо болох гэж байгаа гэдэг нь магадлал өндөртэй үйл явдал байсан ч гэлээ хизээ болохыг нь хэлэхэд арай эрт байсан. Нигерийн засгийн газраас энэ халдлагын талаар өгч байгаа мэдээллийг харвал гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Кимиби Эвенфагийн мэдээлснээр зохилт терроризмын эсрэг байсан ба Нигерийн засгийн газартай хамтран гүйцэтгсэн гэсэн байна. Түүнчлэн Христ, Ислам, бусад шашин шүтлгийн аль нэгэн чиглэсэн терроризм нь Нигер улсын үнэт зүйлс төдийгүй дэлхийн их тайвны эсрэг ноцтой аюуллаа гэж тодорхойлсон байна. Гэхдээ энэ төрлийн ажиллагаа урт хугацаанд мөргөлдөөнийг шийдвэрлэхэд хангалтгүй байж магадгүй. Учир нь Нигер дэх зөрчил нь гүнзгий олон давхар шалтгаантай. Нигерийн баруун хойд бүсэд үүсэж байгаа хүчирхийллийн дийлэн хэсэг нь барьцаалах, хулгай хийх, мөнгө нэхэх зэргээр дээрэмчдийн бүлэглэлүүдээс үүдэлтэй байдаг. Ялангуяа зүүн хойд бүс нутагт Боко Харам болон түүний салаа байгууллага болох Исламын улс баруун Африк бүлэглэлүүд сүүлийн 10 жилд олон 10 мянган энгийн иргэний ямнаас нь хүрээд байгаа.
Энэ жилээр гэхэд нэгээрт мөргөлдөөн халдлагын улмаас 12,000 гаруй хүн амиа алдсан байгаа нь зарим өөр дайны бүс нутгаас ч гэсэн давсан үзүүлэлт болж байгаа юм а. Олон улсын эсэргүүцэл 20 арга хэмжээнээс үл хамааран бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улс буюу Хойд Солонгос улс цөмийн хөлгүүртэй шумбагч хөлгийн үйлдвэрлэлээ үргэлжлүүлсээр байна. Хойд Солонгосын төрийн хэвлэлээс энэ 7 хоногт үйлдвэрлэлийн явцын талаар мэдээлэл өгчээ. Хойд Солонгос хамгийн сүүлийн үеийн цөмийн хөлгүүртэй шумбагч хөлгөө өчигдөр олон нийтэд танилцууллаа. Угээрээ тус улс цэргийн чадвараа хэр өргөжөж байгааг онцолж байна гэж шинжээчид үзжээ. Хойд Солонгосын төрийн хяналттай хэвлэл мэдээллийн албанаас цацсан энэхүү зургийг хөлгийн их биеийн угсралтын танхимд дарсан болох нь харагддаг. Мөн зурагт удирдагч Ким Жон Ун охины ам дахлах албан тушаалтнуудтай хөлгийн угсралтын явцыг шалгаж байгаа нь буужээ. Харин хөлөг бол 8700 тонн жинтэй цөмийн хөдөлгүүртэй шумбагч хөлөг онгоц гэж тодорхойлогдоод байгаа. Өмнөд Солонгосыг үүнтэй ижил төрлийн шумбагч хөлөг бүтээх төлөвлөгөөг дайн үдсэн үйлдэл гэж буруу шааж, Хойд Солонгосын талаад эзэмших эрх мэдлийг зөрчиж байна гэж Ким Жон Ун хэлж байсан. Харин Хойд Солонгос өөрөө уг шумбагч хөлгийг цөмийн зэвсгэхээр төлөвлөж байгаа юм. Хөлгийг стратегийн удирдлагатай буужинд шумбагч гэж тус улсаас нэмэн тайлбарласан байна. Мэргэжилтнүүд энэхүү хөлгийн бүтэн биеийг олон нийтэд илгэсэн нь магадгүй реактор зэрэг гол хэсгүүдийг суйрлуулах ажиллагаа аль хэдийн дууссан байх гэж үзэж байна. Тиймдээ ч шумбагч хөлөг одоогоос хэдхэн сарын дотор далайн туршилтад орох боломжтой гэж уг салбарын мэргэжилтнүүд хэллээ. Ийхүү Хойд Солонгос улстай хэллэх бүс нутгийн аюулгүй байдалд хүндхэн сорилт тулгараад байна. Эргэн сануулах юм бол 2021 онд Ким Жон Ун цаашдын зэвсгийн төлөвлөгөөгөө танилцуулж байсан. Түүний төлөвлөгөөнд энэхүү шумбагч хөлөгч багтаж байсан бөгөөд өөр олон зэвсгүүд ч багтаж байсан. Тэднээс хальтхан дурдах юм бол дэлхийн улсууд руу төв дамнан хүрэх чадвартай пластик буужин, гиперсоник зэвсэг, холон сумд буужин болон тагнуулын дагуулууд багтаж байжээ. Хойд Солонгос олон улсын 20 арга хэмжээний дор энэхүү дэвшилтэт технологиг хэрхэн бүтээсэн нь тодорхойгүй байна. Зарим шинжээчид Оросоос тусламж авсан байж болзошгүй гэж үзэж байгаа бол бусад мэргэжилтнүүд Хойд Солонгос өөрийн реакторыг бие даан зохион бүтээх нөөцтэй болохыг хэлээд байна. Харин нөгөө талд Өмнөд Солонгос ч мөн цөмийн хөдөлгүүртэй шумбагч бүтээхээр Америк нэгдсэн улсаас дэмжлэг хүссэн байна. Харин хоёр улсын уг хэлэлцээр саацсан гэлээ өчигдрийн жишээнээс эхлээд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр өсрөнгүй хөгжсөөр байна. Иймээс Хойд болон Өмнөд Солонгос хоёр улсын заагалдаг Солонгосын хойгт хурцдмал байдал үүсэх боломжит эрсдэл тулгарлаа. Лив улсын эсэд хүчний өндөр албан тушаалтан Турк улсын агаарын хил дотор нисэх онгоцтойгоо осолдож амь өргөцсөн хэрэг гараад удааг байна. Зайлал улсынх нь эрх баригчид уг хэргийн үнэн мөнийг тодруулахаа амлаж зохих мөрдөн шалгалтуудыг эхлүүлээд байгаа юм а. Энэ 7 хоногт Турк улсын газар нутаг дээр осолцсон хувийн нисэх онгоцны хар хайрцагт техникийн шинжилгээг эхлүүлсэн байна. Ослоос амь насаа алдсан нийт 8 хүн байгаагийн дунд Лив улсын цэргийн дээд албан тушаалтан генерал Мухаммед Али, Ахмад Айл Хаддад нар амь насаа алджээ. Онгоц мигмар гарагт Туркийн Анкара хотоос хөөрч яваад удалгүй осолцсон. Ливийн генерал Айл Хаддад болон өөр 4 ахлах албан тушаалтан 3 багийн гишүүний хамтаар зорчиж явсан байна. Төлөөлөгчид Анкара хотод болсон өндөр түвшний хэлэлцээрт оролцож, хоёр орны цэргийн хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар Триполи руу буцах замдаа явж исэн юм байна. Ливийн албаныхаа ослын гол шалтгааныг техникийн тоглолт байсан байж магадгүй гэж үзэж байгаач хар хайрцагны шинжилгээний хариуг хүлээж байгаагаа мэдээлсэн байна. Харин ослын улмаас онгоцны хар хайрцаг гэмтэн эргэн сэргээх ажиллагаа амаргүй байгааг Туркийн дотоод хэргийн сайд Али Ирликая хэлсэн байна. Шинжилгээний ажилд туслах зорилгоор Ливээс 22 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид осолдсон иргэдийн амбулын хамтаар уржигдэр Турк улсад ирсэн байна. Харин Туркийн эрх баригчид Ливийн албаныхантай хамтран ажиллаж уг хэргийн ард яг юу байгааг олохыг зорж байгаагаа мэдээллээ. Та бүхэн дараагийн онц мэдээллийг хүргэх гэж байна. Тэгэхээр Хятад улс дотоодын аялал жуулчлалынхаа агентлагуудад Япон улс руу аялах иргэдийн тоог 40%-аар багасгахыг шаардаж уриалсан байна. Энэ өөрөө 1 сарын өмнө Хятад Японы эрх баригчдын хоорондох Тайваны аюулгүй байдлын асуудлаар эхэлсэн маргаанаас үүдэлтэй хурцдмал байдал одооч үргэлжилсээр үр дагавар нь ч гэсэн боддоор харагдаж эхэлсэн байгааг харуулсан хэрэг байна.
Салбарын их сурвалжуудын мэдээлж байгаагаар 11-р сарын сүүлээр томоохон аялал жуулчлалын агентлагуудад Япон улс руу гаргах визийн өргөдлийн тоог 40% багасгахыг даалгасан байгаа юм. Энэ нөрөө Япон улсын ерөнхий сайд Такаичи Санаигийн 11-р сарын 7-ны өдөр парламентын байнгын хорооны үеэр хэлсэн үгтэй холбоотой байгаа. Тэрээр Тайванд халдлага гарвал энэ нь Япон улсын үндсэн хуульд заасан оршин тогтноход занал хийсэн нөхцөл байдлыг үүсгэсэн байж тооцогдож болзошгүй гэж хэлсэн байна. Улмаар Хятад улс 11-р сард иргэдтэй Япон руу аялахгүй байхыг уриалж, мөн Японд байгаа Хятадын иргэдийн аюулгүй байдалд эрсдэл үүсэж байна гэж хүртэл анхааруулж байсан. Хятад улсын иргэд Япон улс руу аялахын тулд виз авах шаардлагатай. Зөвшөөрөгдсөн агентлагуудаар дамжуулан өргөдлөө гаргадаг. Тэгвэл Хятадын хэвлэлүүдээр мэдээлж байгаагаар энэ сард буюу 12-р сард Япон улс руу хийгдэхээр төлөвлөгдөж байсан нийт нислэгийн 40 гаруй хувь нь буюу 1900 гаруй нислэг нь туслагдсан байна. Нөхцөл байдал цаашдаа ч гэсэн дээрдэх шинжгүй байгаа. Ирэх 11-р сард л гэхэд 2195 нислэг буюу мөн л 40 орчим хувийн нислэг туслагдах төлөвтэй байгаа юм. Үүнд Осака, Нагоя зэрэг Япон улсын томоохон аялал жуулчлалын төвүүд хамгийн ихээр өртөж байгаа юм байна. Мөн Хятадын томоохон хотод болох Шиньян, Зюнцин, Ухан зэрэг газрууд руу холбогдсон маршрутуудын ихэнх нь мөн Шанхай хотоос Нагасаки, Ниагата, Кагосима зэрэг жижиг хотууд руу хийгдэх байсан шууд нислэгүүд 2-7 хоногийн хугацаанд туслагдсан байна. Мөн өөр статистикуудыг харах юм бол Япон улс руу зочиж байгаа Хятадын жуулчдын тоо 11-р сард жилийн өмнөхтэй харьцуулахад зөвхөн 3% өссөн байгаа нь 11-р сард Хятадын засгийн газраас гаргасан аяллаа сэрэмжлүүлэхтэй холбоотой гэж Японы үндэсний аялал жуулчлалын байгууллага мэдээлсэн байна. Үүний өмнө 10-р сард Японыг зорьсон Хятадын иргэдийн аялал 22.8% жилийн хэмжээнд өсөд байсан. Энэхүү нөхцөл байдалтай холбогдуулан ерөнхий сайд Такаичи Санаи өчигдөр сэтгүүлчдийн асуултанд хариулж явах үед ийхүү хэлсэн байна. Тэрээр Японы болон Хятадын эрх баригчдын хооронд дипломат харилцан яриа үргэлжилж байгаа. Хоёр орны харилцааг доктортой бүтээлчээр хөгжүүлэх зорилго өөрчлөгдөөгүй хэвээрээ байгаа гэсэн байна. Түүнчлэн хөрш орнуудын хувьд асуудал гарах нь мэдээж. Тиймээс бүх төвшний тэр дундаа удирдлагын төвшний харилцаа чухал, Хятадын талтай бүх төрлийн харилцаанд нээлттэй байна гэсэн тайлбарыг өгсөн байна. Энэ 7 хоногт Америк нэгдсэн улсын батлан хамгаалах яам буюу хуучнаар Пентагон шинээр дайны яам гэж нэрлэгдэх болсон яамнаас гаргасан Хятадын цэрэг аюулгүй байдлын хөгжил 2025 тайланд Хятад Америк нэгдсэгийн харилцааг сулруулахыг оролдож Пакистантай батлан хамгаалахын хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж байна гэж үзсэн байсан. Үүнийг Бээжингээс худал мэдээлэл зориудаар хагарал үүсгэх гэсэн оролдлого гэж үзэн хүчтэй эсэргүүцэж байгаа гэдгийг мэдээлв. Тодорхойлбол Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Линжан хэвлэлийн баг хурлын үеэр өнөөдөр энэхүү тайлан Хятадын батлан хамгаалах бодлогыг гуйвалж Хятадыг бусад улс орнуудтай зөрчилдүүлэхийг оролцсон хэрэг мөн Америк өөрийн цэргийн ноёрхлыг хадгалах шалтгаан хайж байгаа хэрэгэ гэж тодорхойлсон байгаа юм. Үүнтэй зэрэгцэн нөгөө тал Хятадын батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Жан Сяоган мөн адил мэдээлэл хийж Пентагоны тайлан шүүмжилж энэхүү баримт бичигт Хятад болон Пакистаны хоорондын батлан хамгаалах сансар судлалын салбарын хамтын ажиллагааг онцлон дурдсан төдийгүй Пакистанд Хятадын цэргийн бааз байгуулах боломжийн талаар хүндсэн байгаа нь үндэслэлгүй мэдээлэлээ гэсэн байна. Мөн Америк нэгдсэн улс ийм төрлийн тайланг жил бүр гаргаж Хятадын дотоод хэрэгт бүдүүлгээр оролцсноор ирсэн байгааг бүтүүлэг хэрэгэ гэж шүүмжилж уг тайлан Хятадын үндэсний батлан хамгаалах бодлогыг санаатайгаар буруу тайлбарлаж Хятадын цэргийн хэвийн үйл ажиллагааг гүтгэн харлуулсан. Мөн цэргийн хөгжлийг нь үндэслэлгүй таамаглал хардлагаар дүүргэсэн баримт бичиг болсон байна гэж хэлсэн байна. Энэтэй Хятадын тухайд хэлийн асуудал нь Бээжин болон одоогийн нөхцөл байдлаар ерөнхийдөө тогтвортой харилцааны сугууд хэвийн ажиллаж байгаа гэсэн мэдээлэл бий. Харин Пентагоны тайлан цааш дэлгэрэнгүй харах юм бол 2024 оны 10-р сард БРИКС-ийн дэд хэмжээний уулзалтын үеэр Хятадын дарга Ши Жинпинг, Индикийн ерөнхий сайд Нарендра Моди нарын уулзалтыг онцлон дурдж, энэхүү уулзалтаас 2 хоногийн өмнө үлдсэн зөрчилдөөнтэй бүсүүдээс тэргээ татах тохиролцоо хийсэн байсан гэдгийг дурдсан байна. Мөн энэхүү уулзалтын дараагаар хоёр улс сар бүр өндөр түвшний харилцаа холбоогоо тогтмолжуулж хил хамгаалалт, шууд нислэг, визний хялбаршил, хөнгөвчлөлт, эрдэмтэн сэтгүүлчдийн солилцоо зэрэг асуудлыг хэлцэж эхэлсэн гэж тайлан дурдсан байна. Түүнчлэн энэхүү баримт бичигт Хятадын удирдлага үндэсний язгуур ашиг сонирхлоо гэх ойлголтыг Тайван, Өмнөд Хятадын тэнгис, Сенкаку арлууд,
Намын энэтхэгийн Арунаачлал Прадэш мужи зэрэг маргаантай бүс нутгуудад хамааруулан өргөжүүлсэн гэж дүгнэж, Хятад улс Пакистанд цэргийн баз байгуулах асуудлыг ч мөн судалж байгаа. Ямар цаашид нэмэлт цэргийн байгууламжуудын төлөвлөлтийг идэвхтэй авч үзэж байгаа гэж мэдээлсэн байгаа юм. Мэдээ үргэлжлүүлж байгаа энэ сэдвийн зарим мэдээллийг уламжлалсаар товчоор мэдээлнэ. Австрали улсын Камбера хотод 18 настай хүү нацист маягийн мэндчилгээ хийж олон нийтийн өмчит сортол хуулгын шинжтэй наалтууд наасныхын төлөө еврей үндэснийг ялгарлан гадуургасан, ард иргэдийн донд хэд туйлширсан үзэл суртал тараах гэсэн хэрэгээр ялалхаар төлөвлөж байна. Цагдаа нар хэргийн дагуу хүүгийн гэрт нийтлэг хийж олдсон электронд хөөрөмжүүд болон наалтуудыг хураан авчээ. Өчигдөр энэтхэг улс өөрсдийн хамгийн хүнд хиймэл дагуул болох Blue Red Block 2-г дотооддоо уйлдварсан пуужингаар амжилттай хөрвжээ. Энэхүү хиймэл дагуул нь энэтхэг улсын сансарт хүргэсэн хамгийн том арилжааны зориулттай дагуул болж байгаа юм. Энэхүү хиймэл дагуулыг өндөр хүчин чадалтай өргөн хүрээний интернет үйлчилгээг гар утас хэрэглэгч нарт хүргэх зорилгоор цаашид ашиглах юм байна. Бангладеш улсын үндэсний намын дарга асан Тарик Рахман 17 орчим жил гадаадд цөллөгт байсны эцэст өчигдөр нутагтаа буцан иржээ. Бангладеш улсын иргэд Рахманыг дэмжиж олноороо цуглан өгтөн авсан байна. Харин Рахман дэмжигчтэй хандан улсдаа эв нэгдэл аюулгүй байдал, эдийн засгийн өсөлт дэвшлийг авчирхаа амласан байна. Олон нийт түүнийг эх оны 2 дугаар сард болох төлөвтэй байгаа парламентын сонгуульд нийт дэвшин гэсэн хүлээлттэй байна. Йорданы баруун эргийн Жинин хот дох ариун аврагч гэх сүмийн зул сарын газар модыг шатааж, эвдэн сүйтгэсэн хэрэг цэжиглэгдсэн 3 палестин иргэнийг баривчилжээ. Энэхүү сүм нь уг шатсан модыг даруйсалж зул сарын мөрөглийг зохион байгуулсан ба уг арга хэмжээнд орон нутгийн ислам болон христийн шашны удирдагчид оролцож олон нийтийн эв нэгдлийг онцлон тэмдэглэлээ. Эцэг Амир Жовран энэхүү үйл явдлыг дахин давтагдахгүй болохыг хэлж, хотын оршин суугчид шашин хоорондын эв найрамдлыг эрхэмлэн хамтран оршихыг уриалсан байна. Та бүхэн телевизийн оройны гадаад мэдээний тойм хөтөлбөрийг хүлээн авч үзлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.